Германы том үйлдвэр аж ахуйн газрууд ямар ч юмыг жижиг гэлгүй байнга анхааралтай авч үргэлжид сайжруулж байдаг онцлогтой. Чухам ямар зүйлд ажлаа зохион байгуулж, бүрэн төвлөрүүлснээрээ дэлхийд гайхагдах, эрэлт хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдгийг биеэрээ би харсан. Тэд тал талыг анхаарч жигд ажилдаг. Баг хамт олонны хамтын ажиллагаа, нягтралыг бүх талаар сайжруулах, сэтгэн бодож санаачлаг өрнүүлдэг ажилтан ажилчидтай байх, тэднийхээ мэрэгжлийн төвшинг байнга сайжруулах, энэний тулд тогтмол сургалтанд хамруулах, альж салбараа олон үйлдэл дээр сайн дадлагчсан чадварлаг ажилтнаар удирдуулах, шинийг санаачлах тусгай албатай байх, судалгаа хөгжлийн буюу инновацийг хөгжүүлэхэд онцгой анхаарах, үр дүн, гүйцэтгэл нь тодорхой байх менежментийг бий болгох, аливаа зүйлийг ил тод тавих, хариуцлагатай шударга үнэнчээр ажиллах, өөрчлөлтийг шууд ажил хэрэг болгох, стандарт нормо хатуу баримтлах, аль болох хэмнэлттэй ажиллах, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах, цагийн юмыг цагт нь гүйцэлдүүлэх, тэг буюу тэг алдаатай ажиллах зэрэг зарчмуудыг мөрдлөг болгон чанарын өндөр баталгаатай худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд чиглүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлууд орно. Энийг сайн мөрдсөн цагт дэлхийд гайхагдсан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гарах нь гарт цаггүй. Тэр бүхнийг дадлаг хийж байхдаа соргогоор ажиж, хожим хаанч явсан ажилдаа нэвтрүүлэхийг эрхэмлэж ярьсан юм а. Германчуудын чухам үүнээс нь л суралцах гэж солонгосчууд, японочууд хүртэл ирдэг юм билээ. Үнэндээ баруун германчууд хөгжлөөрөө яагаад ийм хол тасархай байсны учрыг тэгтэл мэдэрсэн. Гол гогцоо, цаад учг нь нэг их нууц адж байх юм байхгүй. Тэгтэл бидний сахиж чаддаггүй өнөөл чанд хариуцлага, бат сахилга, цагийн юмыг цагтан чанартай сайн хийх л асуудал байлаа. Баруун Германд хөл тавьснаас хойш миний хувьд сэтгэл санаа, үзэл бодлын зааг аажмаар арилж, альж талаараа бүрэн шинчлэгдэж, дахин төрсөн мэт боллоо. Хуучин нийгмийн үеэ өнгөрөөсөн үзэл бодлоо бүрэн гээж, ардчилсан нийгмийг байгуулж, зах зээлийн эдийн засагт шилжихийн тулд өөрийнхөө үзэл бодлоо онцгцэлж, үйл сэргээ төлөвлөж эхэлсэн юм. Хүрэх газар, очих замаа бүхлээр нь төсөөлөн харж чадахтайгаа боллоо. Миний үзэл бодол бүхий л амьдралын минь орвонгоор нь эргүүлж, цоо шин тэр биш давгийг бий болгоход гол нөлөө үзүүлсэн Герман анд дотны зөвлөгч миний үлгэр дуурай Зигфрид Кайзер, тэрний гэрвэл урзуула болон миний их сургуулийн нэг ангийн Герман андууд бусад нөхдүүдэд бид насан туршдаа баярлаж сэтгэлийн цацал өргөж явдаг юм а. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.